За эхний даалгавар бол ирлээ нэг газар дор гахай таргална. Түүгээр нухаш бэлтэг гинэ. Газар дор гахай таргална. Төмс. Тэгэхээр төмөсөөр нухаш бэлтэг гэх юм байна. Окей. За одоо төмсөө харьслая. Нэрээ эхний удаад онцгой амархан эхэлж байгаа ч хэлээ. Таригуудад илүү чангарах байхаа, хэцүү болох байхаа. Дараагийн даалгавар хэлье. Өөхөн бомбохоо араас ихсэхний махтай дэвтэл хий. Хажууд нь махандаа гизгэн ногоо, гизэн цагаан зүйл хийхээ мартууцаа гинэ. Ийм санал хандсан ирсэн байна. Тэгэхээр ч одоо өөхөн бомбохи арга сэгсэхний гэдэг нь ойлгомжтой. Хоньны махтай дэвтэл харин гизгэн ногоо, гизэн цагаан гэдэг нь ногоон сонгоны моос уу эсвэл зүгээр энгийн сонгийн юм болов? Энэ нэг хоёр сонгом. Энэ гизэгтэй гэсэн мэт ногоон биш. Хүмүүслээ энэ нь ногоо гизэн цагаан. Энэ гэсэн мэт гизгүй. Хоёулангаас нь л нэг жоохон хийчих. Одоо бүгдээрээ ингэж даалгавраа бэлгүүлцгээе. Миний хол бэлэн боллоо. Одоо бүгдээрөө гизгэн ногоон, гизгэн цагаан гэдэг өнсгөр амтлсан баха амсцгаая. Сухойч. Өөхөн бөмбөхөө арга сэгсэхний мах шүү дээ. Энэ чинь тэнгүүтээ гизгэн ногоон, гизгэн цагаан гэдэг одоо ногоогоор амтлсан мах шүү дээ. Одоо дараагийн даалгавраа хий. Бас цоохор, бас нэгэн цоохор, зүр цоохор, зүс нэгэн цоохор зүйлийн тоосыг саруул гинэ. Юуны тоосыг саруулах юм бол өрөөнийхөө юм болов уу? Өрөөний бол биш ээ. Бас цоохор гэсэн юм чинь. Хивс юм болов уу? Хивсний тоосыг саруул. За ойлголоо. Дараагийн даалгавар бол явахгүй байсан ч дөрвөн хөлтэй. Идэхгүй байсан ч их гизтэй зүйлийг тоосыг зэгцэл гинэ. Юу юм бол ингээд дөрвөн хөлтэй явдаг юм хөлтэй дөрвөн хөлтэй гэхээр ч одоо тавилга байж тараад байгаа байхгүй тийм. Идэхгүй байсан ч их гизтэй. Шүүгээ юм болов. Шүүгээ дөрвөн хөлтэй биш л тэгтээ зарим шүүгэнүүд дөрвөн хөлтэй байдаг. Битгуусаа юм бичээдсэн. Би битгуугаас асуулаа ганц боломжоо ашиглалаа. Битгуугаас тусан асуухаас битгуу цаахгүй бол тэгэл би будаа. Тэгэл миний хай. Би чамайг энсэг асуух гэсэн. Ямар асуух гэхээр явахгүй байсан ч дөрвөн хөлтэй, идэхгүй байсан ч их гизтэй тэр юу вэ? Явахгүй байсан ч дөрвөн хөлтэй, идэхгүй байсан ч их гизтэй тэр юу вэ? Үйл биш дөрвөн хөлтэй гэдэг дөрвөн хөлтэй. За дөрвөн хөлтэй. Явахгүй байсан ч дөрвөн хөлтэй. Идэхгүй байсан ч их гизтэй. Явдаг мөртлөө ингээд дөрвөн хөлтэй юм шиг байгаа. Тэнгүүтээ идэхгүй байсан ч их гизтэй их одоо.
Ширэв? За баярлалаа. Бидiko. Өнсөг таахтаа сайн уу? Тэгээ яаж миний таач чадахгүйсэн өнсгөө яаж таач уу? Арагийн даалгавар ирсэн байна. Энэ бол олгоо цагаан биетэй олон гөрмөл голтой зүйлийг асаа гэж байхгүй. Тэгэхээр гэрэл мэрэл байж магадгүй. Олгоо цагаан биетэй. За олгоо ингээд цагаан өнгөтэй, тий? Цагаан биетэй. Олон гөрмөлт голтой. Эсвэл энэ TikTok хийдэг нэг суур юм болов? Тэг голтой гэж аахгүй. Тэр юм болов? Тэр гэрлийг асаа гэдэг юм болов? Ямар ч нэг голтой гэрэл юм шүү. Тэгэхээр чинь тэр л яаж цараад байгаа юм даа. Яг үлцэнийг боломж ашиглах уу яах вэ? Ашиглавчвал дараа дахиад гэд мэдгүй гараад тэгээд ашиглах боломжгүй тэгээд фейл болчих юм болоо. Одоо гэрэл гаргадаг зүйл юу вэ? Нар гэрэл гаргадаг шүү. Нарыг асаан гэж бас байхгүй мэдээж. Олсон гөрмөл голтой болчихсон. Одоо гэрэл гаргадаг зүйл гэвэл нар байна. Чийдэн байна. Гэрэлний утасны гэрэл байна. Хүмүүний гэрийн одоо тий гэрэл байна. Сар байна. Өөр юм асаадаг юу гэж болох вэ? Гал маань лав. Асаа. Тэг гэрэл асаах эсвэл ямар нэг юм ингээд хөөрөмжийг асаахыг бас байж болох юм тий. Тэг энэ олгоо цагаан бит. Гэрэл гэж тараад байгаа юм да. Гэрэлтэй тий. Гэрлийн одоо асаа гэр ямар гэрэл гэж болох вэ? Зөндөл гэрэл байгаа шүү. Олон төрлийн бүх гэрэл байгаа шүү. Лаастаа нэг цагаан ингээд бийдэж шүү. Тэнгүүд нэрийнхээ урт тэнгүүд эдгийн дунд нь ингээд олсон шиг ингээд уяа зүтгэе асаа гэхээр ч лайс таарад амдаа ялчихгүй. Манайдлаа байгаа. Гэхдээ цагаан бийт бол биш. Тийм гэхдээ ямар ч юм лайт тарлаасаа. Окей. Ингээд улаан цагаан хоёр өнгө байна. Цагаан бит гэсэн цагаан асаагамаар л нэлээд гэхдээ улаан илүү гоё өнгөтэй болчихоос би асаалаа. Ингээд намайг үзэж байгаа бол гэртээ ганцаар ингэж битгий зураагаасаа асаагаарай. Намайг чи болгоомжтой гэж хад. Би гойсаа сурцсан. Энэ хайнда бэлгэж өгөхгүй. Та нэг ихтэй ганцаараа намайг үзэж эсвэл ээж амь зөвшөөрлгүйгээр ингэ ганцаараа асааж болохгүй шүү. Аюултай шүү. Ингээ яаж ясчгийн цаасан дээр галгараа тэгээд төмөр болох аюултай. Олгой цагаан биетэй олсон гөрмөл болгоо минь асаадаг өрөө. 30 минутын хугацаанд нисдэгт мэргэн цохор мэддэггүй 90 цохрыг унших. Унших гэж шүү дээ. 30 минутанд нисдэгт мэргэн цохор мэддэггүй 90 цохрыг унших. Номын болгон хин ном байж тарч байна тийм үү манайхаа? 30 минутын хугацаанд ном унших юм байна. Бүгд ямар ном унших вэ? 30 минутын хугацаанд ийм зузаан ном унших гэвэл 30 минут хугацаанд уншиж болохгүй. Ийм ном унших болох юм энэ бол англи. Эдээс унших энэ төр гош. Иймээ жилтний гонгордог дэлхүү байна. Ус
ус урлаач байна. Миний ногоон хамар байна. Жожогийн театр байна. Энд ч уншсан л та тэгэхээр жоо сонирхолтой байж магадгүй юм. Эцэг юустай багтаах зэрэг дуртай ном байна. Энд сарны үлгэр гэж. Энэ би яг хөөрхөн уртаас энийг агуу уншиж ингэ том усбай том өсгөт болох амар. Тэгээ 30 минут ингээд уншиж. За энд 30 минут. За сарны ээж. Сарны ээж гэж сарны үлгэр. Ингээд жоох таарчулаад. За яваас. За сарны үлгэр. Энийг гоо иргэн санаа. Хийж яхаа камерын суддаг байжээ. Ээж нь хүүдээ тун их хайртай. Гин хитрхи их хайр ганц хүүн тун чигш нэгэн болгожээ. Хүн ээжтэй юу тусалдаггүй байлаа. Харин ээжийн үнээс дандаа л зурж тоглохоос өөрөө хийдэггүй гинэ. Нэг өглөө ээжийн би өгдөг гасаж хадсан. Тэгээд үгээс цааш хос дараагийнх даалсуур болоо. Хөөхгүй үсээр махгүй ясыг угаа. Одоо ингэ ясыг махгүй тийм ясыг одоо яг угаах юм хөөхгүй үсээр угаа гэж байхгүй шүү дээ. Хувьдас биш үү? Шал угаахыг яас гэж хэлэхгүй яах л дээ. Шал угаадаг юм байдаг ч одоо ингэ юм. Шалны мод байдаг ч тэрнээ ингээд шинжлэхсэн нэг жоохон ус байдаг шүү дээ. Тэрийг хөөхгүй үсээгээд ахгүй ясыг хийч одоо тэр юу хэл шалыг хэлээд байгаа юм шүү. Тэр шалыг угаа гэдэг юм болов уу? Биш үү манайхаа. Юу юм болоо? Яа. Энэ бол хамгийн сүүлчийн юмсаг учраас би сүүлчийн нэг боломжоо ашиглалаа. За асууя. За. Хөөхгүй үсээр махгүй ясыг угаа. Ямар? Би шам бичиж өгөөд. Махгүй үсээр махгүй ясыг угаа. Google ашиглахгүй. Google юу ч ашиглахгүй шүү. Google-д гарч байгаа юмас хөөе. Болооч дээ. Шагнал авахад Google-д гэсэн чи Google-д нэ. Болооч дээ. Интернет гацалгаж ороод байна. За одоо миний ингээд энэ даалгаврууд ингээд дуусчихсан. Тэгээ миний бичсэн энэ хүрээд дуусахгүй. Ингээд гүйцэтгэе те бүгдийн одоо зүг хийсэн бол бичлэг үргэлжилнэ. Харин энэ хүн хүрээд шууд дуусчих юм бол би ингээд зарим юмнуудыг ингээд ягаагүй гэсэн. Зарим ганц хоёр алдаа гаргасан гэсэн үг.